Ногоолын хайрцаг. Степаны бэлэвсэн эхнэр Настасиад эмэг бөгчнөөс аваад бүсгүй хүний гоёл чимэг дүүрэн ногоолон хайрцаг үлдээжээ. Тэр хайрцагтай гоёлыг Зистуулийн эзэгтэй Степаныг гэрлэхийн урьдхан бэлгэлсэн ээжээ. Өнжин өрөөсөн өссөн Настасия тийм гоёл чимэглэл эдэлж үзээгүй бөгөөд гангалж дэгжирхийг боддоггүй хүн байв. Нөхөрт гарсан эхний хэдэн жилдээ баг сах зүүж эдэлж байсан ч нэг их таашаадаггүй байж бөгжигийн зөөхөд өлхөнч биш, чангаж биш. Яг таарч байх шиг хэрн сүмд мөрөглөөр буюу айлт зочид очоод шаналж гүйцэнэ. Хуруунаас нь гав гинж зүүсэн мэд үзүүрнө хөхөрч орхино. Эмэг нь бүр 7 дор. Байнга зүүдэг эмэгнээс нь хүндгүү боловч чихнийх нь гизийг хавцтал чангаана. 6-7 игнүүлж хийсэн хүзүүний зүйлтийг Настасия ганцхан удаа зүүж үзэхэд мөс эдл хайрч байсан гэжээ. Хараач тамина. Хээрийн заваадад ямар гэж хатан залраад ирэв гэж муу хилэн химэн ичээд хүзүүнийхээ зүйлтийг хүнд үзүүлдэггүй байж. Чимгээ зүүж гоёж бай гэж Степанч алддаггүй байжээ. Харин ч нэг удаа чи энийг нүднээс талт хий гэж хэлсэн гэжээ. Настасия хувцас бас бус юмаа хатгалдаг хамгийн доод талын авдранд ногоолон хайрцагтай юмаа талт хийжээ. Степаныг эрдний чулуу атгаад өгснээс хойш ногоолон хайрцагтай чимгээ хүнд үзүүлэх хэрэг гарсан байна. Степаны атгаж өгсөн чулууг Зистуулийн эзэгтэй нулимс гэж тааж мэдсэн хүн чи энэ хайрцагтай гоёлоо хэрэггүй юмнаас бүү солиорой. Олон мянган хүрэх их үнэтэй зүйл шүү гэж хүмүүсийн гарч явсан хойно Настасиад хэлжээ. Тэр хүн юмны учрыг мэдэх урд уурхад 10-ны дарга хийж байгаад ажилчдад зөөлөн ханддаг гэгдэж ажилласаа хөөгцөн гэжээ. Аяг тагшим балахаас ч буцдаггүй. Арх дарсны мухлахаар орж гардаг болохоос сайн хүн байсан гэж. Өргөдөл бичих, дээж угаах, шинж тэмдэг үзэж харахтаа үнэн санаанаасаа хийгээд өгнө. Тэгэхэд зарим хүн шил аригч бол тоншхыг уртал болгодог билээ. Баяраар хүн бүр тэр өвгнийг аяг дарсаар зочлохыг хичээнэ. Ингэж олныхоо дунд байж заваадад нэг насыг барсан хүн билээ. 10-ны дарга явсан энэ хүн сархтад дуртаагаас биш ажил хийхдээ ухаалаг зөв гарын хүн юм шүү гэж нөхрийнхөө ярьж байхыг сонсон Настасия тэр өвгний үгэнд орж за яах вэ? Зүдрэх цаг тохиолдож мэднэ. Хатгалж явъя да гэж хэлээд хайрцагтай гоёлоо байсан газар нь хийжээ. Степаныг оршуулж 49 хоногийнх нь буйныг ёс төртөө өвлдөв. Настасия нас залуу хөрөнгө хогшлоор яггүй хоцорсон болохоор харцуул ханилж сууя гэж гуйх болов. Гэвч Настасия ухаантай хүүхэн тул 2 дахь нөхөр алчигч байсан миний хүүхдүүдэд хойд эцэг шүү дээ гэж тэдний амыг тагладаг байжээ. Яваандаа харцуулж хоргоох нь гайгүй болж Степаны эхнэр хүүхдтэй тохилог орон сууц тэрэгний морь сайлын үнэ зэрэг овоо хөрөнгө хогшил үлдээсэн байна. Настасия өөрөө ажилсаг хүүхдүүд нь дуулууртай болохоор амь зуулга муугүй байв. 2-3 жилдээ ч зовлонгүй аятайхан л амь зууж яв. Сүүлдээ харахгүй л туйлдаж эхэлжээ. Хэдэн нэлэх нойдон хүүхдтэй хоцорсон бүсгүй өргөх толгойлж авч явна гэдэг тийм чамаргүй хэрэг. Адаглаад хоолны давстай байхын тулд ямар ч гэсэн ажил хийж 15 цаас мөнгө олох хэрэгтэй болно. Чи минь одоо хайрцагтай гоёлоо зарж борлуулаа. Түүгээр чи яах гэсэн юм? Эд хогшил дими дарж байх хэрэг юу блэ? Танюшка өсөөд ч тэр бүхний ганцаар идэлж барах биш. Баяжуул худалдаачид ийм үнэтэй цайтай эдийг чинь шүүрээд л авна. Энд чинь бидний муусан хувцсан дээр зүүх гоёл биш ээ. Худалдаж борлуулад мөнгийг хэрэглэсэн чам дээр шүү дээ гэж төрөл сатангаараа яншиж гарлаа. Нэг үгээр хэлэхэд зарж өргүүлэх гэж ятгаж хэлсэн байна. Авъя гэсэн хүн улаа үдсэн хэрэг шиг тал талаас нь цуглав. Бүгд л худалдаачид ажээ. Зарим нь 200 цаас өгчээ. Үр хүүхдийг чинь өрөвдөж бэлэвсэрч хоцорсон болохоор чинь нэгүүлсэж байна бид гэж бас манж үг хэлнэ. Тэр бүсгүйн толгойг эргүүлэх санаатай байсан авч дөнгөсөнгөө. Хэрэггүй юухнаас сольж хэд биш шүү дээ гэж 10-ны дарга явсан өвгний захиж байсныг Настасия мартаагүй байжээ. Яаж ч боцсон хайр сэтгэлтэй болж ханилан суусан нөхрийнхөө бэлэг болгож дурсгсан эмийг үгүй хийх нь хайран санагдана. Битгий худалдаач ээж минь битгий худалдаач аавыгаа дусаж хадгалж явъя. Үгүй хийснээс би ажил хийж амь зуулганд чинь нэмэр болъё гэж охин нь гуйгаад болсонгүй. Степанаас хойш 2 хүү, 1 охин ийм 3 хүүхэд өнчрөн хоторчээ. 2 хүн яах вэ? Харин охин нь эцэг их хоёрынхоо алинтай ж огт төсгүй байжээ. Степаныг амьдад тэр охиныг бүр тохон чинээхэн байхад
ус амтын их гайхдаг байж. Охид хүүхнүүд төдийгүй харцуул хүртэл "Степан минь, танаа энэ охин зургийн хуаарл гэсэн үг юм да. Ийм хөөрхөн амтан бас төрдгөө. Борхон царайтай, цэв цэнхэр нүдтэй. Манайхны огттой ч зүрлэшгүй амтан юм а" гэлцдэг байж. Степан охиноо дурсгал минь гэж өгөхөрчдөг байжээ. Охиндоо юу ч авч өгсөн заавал цэнхэр ногоон өнгөдөг шилнэ. Хүн бүрийн нүд булаасан ийм нэг охин өсөж торниж байлаа. Үнэн дээр ёслолын бүсний цацагнаас унсан торгон утас шиг содон хүүхэд ажээ. Хүнээс бишүүрхүү тэр охиныг хүн бүр л Танюшка минь гэж өгөхөрдөн. Хүн бүгдийн хайр булаасан арга ч үгүй хөөрхөн охин билээ. Гагцгүй ихэн санаа алдан байж. "Хөөрхөн л амтан да. Бид хоёрын яасан ч бишээ. Охины минь хүн сольчихсан байх" гэж хэлдэг байлаа. Энэ охин Степаныг өгүүлж хандлаад бүр хатаж хоцорчээ. Үргэлж уйлж эцэж тураад хоёр дүрлээс нь нүдэн л үлджээ. Ихэн ногоолгон хайрцгаа Танюшкад өгч уйдгарыг сэргээж бай гэж боджээ. Бүсгүй хүүхэд нялхч гисэн багаасаа өмсөж зүүх дуртай байдаг хойндоо. Танюшка хайрцагтай гоёлыг гаргаж тавиад алийн зүс нь өөрт нь тааруулж хийсэн мэд зохиж байх нь гайхалтай. Зарим нь яаж хэрэглэдгийг ихэн мэдэхгүй байхад Танюшка бүгдийг нь мэдгэжээ. "Ээжээ, аавын бэлэг ямар гойд сайхан бэлэг вэ? Наран дээж суух шиг дулаахан, бас зөөлхөн юмар илээд байх шиг санагдах юм" гэж Танюшка ярьдаг байв. Настасия урд нь зүүж үдсэн болохоор хуруун чинрэн хөхрөөд чихэн унжиж өвдөн хүзүүн хүүд оргиж байсан санаад "Энд жирийн бишээ, нэг л учиртай." Настасия бодмогц автартаа даалт хийжээ. Түүнээс хойш Танюшка "Ээж минь, аавын бэлгийг өгч тоглуулаач дээ" гэж нэхэж гуйгаад амархаа болов гин. Настасия заримдаа ширүүлөвч их хүний сэтгэл гэж хизээд өрөвчгөн байдаг хойндоо "Битгий эвдэлчээрэ" гэж захиад хайрцагтаа гаргаад өгч. Хожим нь Танюшка томроод ирэхийн хамт хайрцагтай гоёлыг өөрөө аваад байх болж. Хоёр хүүгээ дагуулад ээжигээ өвс хатгаар ч юм уу өөр ямар нэгэн ажиллаар эзгүй байх хавар Танюшка гэрээ сахиж хоцордог байжээ. Юуны урд ээжийнхээ загснаар аяг шанаг угаах, ширээний бүтээлийг сэгсрэх, гэр орон пингээ шүрдэж цэвэрлэх, дахиад шуугаа хооллох, галтгоогоо янзлах ажлаа яруухан амжуулаад ногоолон хайрцагтай гоёлоо аваад сууна. Тэр үед дээд алийн авдраас ганц үлдсэн бөгөөд тэр авдар нь хөнгөрчихсөн байжээ. Дээр нь байгаа авдрыг мухар сандал дээр авч тавиад доод авдраас ногоолон хайрцагтай гоёлоо гаргаж бахархан зүүж үздэг байв. Нэг өдөр хулгайч орж иржээ. Огт танихгүй тэр хүний байдал төрхийг ажихад хин нэгэн хүн зааж өгж явуулсан бололтой. Эхийгээ ажилд гараад явмагц Танюшка гэр орныхаа ажлыг хийчгээд аавынхаа бэлгэсэн гоёлоор тоглохоор гэрт орж толгоон өмсгөлийг өмсөөд ээмгээ зүүж судлах хулгайч гинт ороод иржээ. Танюшка гэргэж харахад үүдэнд нь сүх барьсан танихгүй хүн зогсож байв. Үүднийхээ пинк шүрдэд цэвэрлээд болонд нь тавиад орсон сүх нь мөн байлаа. Танюшка айгаад яахаач мэдэхгүй судлах хулгайч ир сүхээ хөсөр унган хоёр гараараа нүдээд орж "Ээ бурхан минь, би сохорлоо, нүд сохорлоо" гэж гиншин хоёр нүдээ нухлан явж байв. Тэр хүнд гай зовлон учирсныг Танюшка үзээд "Ахаа, та яаж манад орж ирвэ? Сүх юунд барьсан бэ?" гэж асуухад хулгайч хариу хэлэлгүй яолон нүдээ нохож байлаа. Танюшка өрөвдөж шангаар усгатгаж өгөх гэтэл тэр хүн надад бүү ойрт" гэж хэлээд үүд рүү ухарсаар пинд орж Танюшка гарахгүй гэж үүд даран суужээ. Танюшка цонхоороо гарч хөр шайлдаа очиж хэлв. Тэдэн чирч юун хүн ямар хэрэгээр явааг нь асуужээ. Үл таних тэр хүн жаалхан хулгаж байснаа. "Явуулын хүн би юм аа. Юм гуйхаар орсон юм. Гэтэл нүд нэг л эвгүй болчихлоо" хэмээн хэллээ. Нүдэнд минь нарны туяал харах шиг болсон. Сохорлоо л гэж бодлоо. Халуунаас болов яа мэдэхгүй гэжээ. Аавынхаа бэлгийг үзэж суухад тэр хүн сүх барьж орж ирснийг Танюшка айлынхаа хүмүүст хэлсэнгүү. "Сүдтэй болсон юм алгаа. Магад хашааныхаа хаалгаар задгаа орхиж тэгээд явуулын хүн орж ирсэн биз? Нүд нь яасан ч юмтэй. Ийм юм алийг тэр хэвтэйгээд айлын хүмүүс бодсон боловч ихэн ирээд тэр хүнийг хориод явуулсангүй. Настасияг хоёр хүүтэйгээ ирэхэд явуулын хүн айлынханд ярьснаа хэлжээ. Нэгэн тима бүрэн байгааг үзээд Настасия нэг л дагалт бололгүй явуулсан байна. Хөрш айлынхан ч гэсэн гэр гэртээ харцгаав. Юу басныг Танюшка ээжтэй нэгэнгүй ярьлаа. Хайрцагтайг нь авахаар ирчтэй. Тийм ч амархан аваад явчихыг биш юм гэдгийг Настасия ойлгож. Ер нь даалт хийж олигтойхон хямагдаж байх нь зөв байна гэж Настасия бодов.
Тэгээд хайрцагтай гоёлоо хүүхдүүдээс нууцаар авч шаланд орох зойрондоо буулчихжээ. Настасья 2 хүүгээ дагуулад бас л ажилд явжээ. Танюшка хайрцагтай гоёлоороо тоглох гэж ирээд олсонгүй. Сэтгэл зовнин суудал гинт халуу төөнөв шиг болж. Яасан ч ихтэй юм бэ? Хаанаас халуу төөнөн вэ гэж бодон эргэн тойрноо ажиглаж харуул шалан доороос гээгээ туслаа. Төмөрөө гэж айгаад зойрлон өнгөөвөл нэг булангаас нь гэрэл цацарч байх ажээ. Хувинтай халуун ус аваад цацсан завцтал галж харагдсангүй. Утааж өнөрцөнгөө. Гэрэл гарч байгаа болонд угсан ногоолон хайрцаг нь булаатай байв. Тагийг авч харахад эрдмийн чулууд нь урд урдынхаас улам сайхан болсон мэд өнгийн гэрэл цацарч зойронд нар тусах шиг саруулхан болжээ. Танюшка ногоолон хайрцагаа байшиндаа авчирсангүй. Тэнд нь хандлаа тоглож авч. Тэр өдрөөс эхлэн Танюшка хайрцагтай гоёлоороо байнга тоглодог болов. Хинт ч мэдгэтгэхээргүй сайн нууж байна гэж ихэн бодож яв. Охин харин гэрээ харж үлдээд заавч хөлөө гаруулал эцгийн үнд бэлгээр нааддаг байлаа. Арга тасаруулал худалдандаа гэж хэлээд Настасья садан төрлийн хүмүүст хайрцагтай худлаа хэлээд үг хэлүүлдэггүй байж. Ямар ч хэцүү үе тохиолдсон худалдахгүй тэсээд л байж. Хэдэн жил ийхүү зүдэрлийн төлийг үзэж тэсэж байтал 2 хүн ажил хийж мөнгө цаас олж амь зуулган засарч эхлэв. Охин ч зүгээр сусангүй. Торгон уцаар хээ угал цатгаж элбэнх даруулж урлаж сурчээ. Ийм сайхан хээ угалзыг яаж хатгав? Торгон уц хаанаас олов гэж эзний нэрд гарсан мөрчүүд хүртэл ам амандаа гах болсон гэжээ. Бас ийм нэгэн учрал тохиолдсон билээ. Нэг өдөр Настасьягийн үе насны бор царайтай, намхан нуруутай хүүхэн тэднийд ирж нүдэн докторгүй хөнгөн шалмаг үцтэл болгоомжлмоор хүүхэн байв. Майланган хүүдийтэй юм үүрч монос модон таяг тулсныг нь бодоход тэнүүлчин гэмээр тэр бүсгүй зорж яваа газар хол 2 хөлмөн солбохой боллоо. Эцэгтэй минь танаад өнжиж хонж амраад явж болохсон болов уу гэж Настасьягаас гуйж. Бас л хайрцагтайг нь авахар яваа биш байгаа даа гэж Настасья анхлан бодсон хэрнээ. Хорогдох байр хайран бишээ. Хонж өнжөөд явахд юу илэгдэх вэ? Өдрүүхэн л амь зуулахтаа ус шүү дээ бид чинь. Өглөө кваста сонгон, орой сонгондоо квасаар л бор хоног өнгөрөөдөг дөө. Үсэн гэж айхгүй бол хидл бол хид өнжөөд явдаа гэж хэлээд тэр бүсгүй гэртээ оруулж. Тэнүүлж бүсгүй таяг майланган хүүдийтэй ямаа зуухны аманд тавиад гутлаа тайлжээ. Настасья үүнийг таашаасангүй. Минь дусаач мэдлдэж амжаагүй шахуу байж хөл нүцгэлж хүүдийтэйгээ задлаад яасан ирээцээрээ алдсан идвэ гэж бодсон боловч дуугүй өнгөрөв. Бүсгүй хүүдийтэй ямаа задлаад Танюшкаг дуудаж "Хүү минь миний хатгсан хээ угалзыг ирж үз. Хэрв санаанд чинь тааруул би чамд зааж өгье. Үцтэл амархан сурах самбаатай нүдтэй охин юм." Танюшкаг дэрэгдэн очиход захаар нь торгон утсаар хээ угал цатгаж ойсон даауны ин үзүүлв. Гэрээр дүүрэн гэгээ цацарч халуу төөнөг шиг санагдуулсан тийм сайхан угал цатгсан байлаа. Танюшка тэр хээ угалзыг хараад гүлэрч зогсоход тэр бүсгүй инээмсэглэн "Миний ойсон хээ угал санаанд чинь таарв уу? Сурыг ивэл зааж өгч болно шүү" гэхэд "Сурыг" гэж Танюшка хариулв. "Бодсны чинь зовлон шүү. Хоолны давс авах мөнгөгүй байхад чи торгон уцаар угал цатгаж сурна гинэ. Торгон уц үнтэй ичүүдэ" гэж Настасьяг зэмлэхэд "Санаа зовох хэрэггүй эцэгтэй минь. Ойж хатгад сурвал утас хизээж олдно. Зочилч хүндсний чи хариуд охинд чинь торгон уц өгнө. Нилээнд эстнэ. Цааш нь өөрөө болгоод явна биз. Бидний ойж хатгасан юм хүм мөнгөөр авдаг юм шүү. Ойсон хийснээ зүгээр өгдөггүй. Идэхтэй уухтайгаа явдаг устаа" гэж бүсгүй хэлэхэд Настасья зөвшөөрөхөөс өөр аргагүй болж. Торгон уцнаасаа илүүчлэх юм бол сураад авахд бололгүй яах вэ? Авиас байдаг юм бол сурч авах. Чамд би гэлалаа гэж хэлнэ гэв. Ингэж тэр тэнүүлч хүүхэн охинд хээ угал цатгахыг зааж эхлэв. Танюшка заримын урд мэддэг байсан юм шиг дорхноо сурчээ. Хүний хүнд байтугай эцэг ихтэй эрхэлдэггүй охин чинь тэнүүлч хүүхэндээ сүйд болов. Настасья нүднийхээ булангаар ажаад ихтэй ч ойртохгүй байж цагаачд явж байгаа энэтэй наалтаж нахиад гайгүй садантай болчтой чи гэж бодно. Тэнүүлч хүн улам хорийн малтах мэд Танюшкаг охин минь үрмэн гэхээс биш нэрээр нэг ч удаа дуутахаа болжээ. Танюшка ээжийнхээ гомдох болсныг мэдэх боловч биеэ барьж үл чадна. Тэр хүүхэнд бүр тэгтлээ итгэж ногоолох хайрцагийнхаа тухай хэлчихжээ. Манад аавын минь дурсгал болгож үлдээсэн ногоолон хайрцагтай эдний гоёл чимэг би. Ёстой сайхан чулуу да. Цагийн үргэлжиж ширтээд баймаар санагддаг гэж ярьжээ. Охин минь тэр хайрцагаа надад үзүүлэхгүй юу?
гэж бүсгүй гоохот Танюшка гайтай юм болно гэж огт бодсонгүй. Ээжийг эзгүүд үзүүлье гэж хариулв. Ээжигээ юмд явсан хойгоор Танюшка тэнүүлч бүсгүйг дагуулan шаланд орох зойрондоо орж хайрцгаа үзүүлв. Бүсгүй ажиглан хараад "Зүүгээд орох. Ямар шуун мэд идэн" гэв. Танюшка үг хэлэлгүй гойлоо зүүж эхлэв. Бүсгүй "Зүгээр охин минь таарч байна. Жаалхан засах юм байна" гэж хэлээд дэрэгдэн ирж шигтгээ чулууг хуруугаараа тарж үзэхэд хөрсөн чулуу бүрээс өнгийн гэрэл цацарч байлаа. Танюшкад зарим нь үзэгдэвч зарим нь үзэгдэхгүй ажээ. "Охин минь босоод цэг цогс" гэв. Танюшкаг босод цогсоход бүсгүй түүний гизэг нурууг илж "Эргээрээ" гэж хэлэхээр "Цаашаа харж цогсоорой. Над руу эргэж харж болохгүй шүү. Чигээрээ харж үзэгдсэн бүгдийг сайн ажиглаж аваарай. Үг дуурж болохгүй" гэж захиад "За эргээрээ" гэв. Танюшка эргээ зогсов. Төрхөөс барааг нь хараагүй сүм дуганч гэмээр сайхан тасалгаа өмнө нь харагдлаа. Өндөр сайхан адрыг нь цэвэр ногоолон багнаар тулж, ханыг босоо хүний чинээ газар ногоолонгоор тодорлож, могогт нь ногоолын хээ угалд сэлжээ. Гагц үлгэрт гардаг дагин лугаа адил сайхан хүүхэн толинд тусах шиг харагдана. Тас хар үстэй, цэв цэнхэр нүдтэй тэр бүсгүй үнэт эрдний чулуун гоёл чимэг зүүж, өнгө хослон солонгорсон ногоон хам хилэн плат өмсжээ. Тэр платыг зургийн хатны хувцас шиг ийм сайхан ойжээ. Заваадын хүүхнүүд хүний дэргэд ийм плат өмсвөл ичээд нүрээ хийх газар олдохгүйсэн билээ. Харин энэ цэнхэр нүдтэй бүсгүй ийм л байх ёстой юм шиг гэсэн шиг ажиг чүгүү зогсно. Тэр тасалгаанд хүн дүүрэн цугларч гоо үзэсгэлэнгээрээ тэдний хинэж цэнхэр нүдэн бүсгүүд хүрэхгүй байв. Хялман нүд солир чих далбар туулаа шиг амтан цэнхэр нүдэн бүсгүүдээ зэрэгцэн зогсно. Хувцас гундар нь үзэмж муутай бас алт багтсан юм шиг гудалдаа эрдний чулуу хаджээ. Өрөөсний нь 10-аад жил ирж олмоор том чулуу шигтгсэнийг бодвол заваадын эзнээс хол очихгүй. За энэ түүх маань маш урт болохоор өнөөдөр эхний хэсгийг оруулж байгаа. Удахгүй 2 дугаар хэсгийг оруулах болно. За тэгээд манай сувгаас илүү сонирхолтой мэдээлэл сонсохыг хүсэх юм бол subscribe даран дэмжээрэй. За тэгээд дараагийн дугаараараа уулзцаая. Баяр таа.